Зэвсэг төвчний тэг 15 дугаар ангийн алба хаагч Сүрэн жаргалын Батнарантай уулзаад байна. За өөрийнх нь шүлэг өчтөг цэргийн албан хаагч гэж байна. Ер нь хизэнээс шүлэг яруу найраг сонирхож оролдох болсон байна. За би ч өмнө нь үлднийг их бичдэг байсан. Тэгээ цэрэг тэрээд яг харуул манай ээлжтэн дээр шүн нэг тийм цаг авахын тулд их юм бичдэг байсан. Баруун уулын цаагуур нь хонгор наран хүүшлэх цагт буянтай буурал ижим минь холоо сарвчлан зогсдогсон. Алтан шаргал наран алсад цацар мандахад дээшээ залбир миний ижи дээжэн өргөж зогсдогсон. Шүмшигтэй бурхан ижи минь шүлгийн минь бадган тодхон шүүдэр туучин гүйж явсан шүүмжгүй багын минь хатан цэрэгт мордсон хүүгэн хүлээн суугаа цэнгэл багын минь дүрийг дурсан суугаа өглөө болгон хүүдэн цацлаан өргөд суугаа өр нэмгэн бодолдоон сайныг өрөөд суугаа цэлгэр сайхан талд минь шаргал намар ирэх цагт цэнхэр тэнгэрийн үүлэн шовх ууланд манандах үед зүүн уулын ингэртэн зулцган хяруу хаялах цагт зүс сижил морд минь өнгө засан хүлээх цагт эрх борхон хүүтэн эр цэргийн албаан хаагаад эр хүний игнэнд багтаад эргээ таньда хүүн очоод дутуу өнсүүлсэн зүүн хацраа дүүргэж өнсүүлээд ингэрттэн наалдъя. Тэвэрж үнэрлээд миний ижи тэнэгхэн хүүгээ мэлмэртэл ширтэн том эр болсон хүүтэн томоогүй насаан дурсан хүүтэн ээжээ та хүүгийнхээ зүүд болгонд минь эргэж ухаарлын оч гялбуулдаг болохоор та хүүгийнхээ зүдэрч зовж шантарч ядарсан мүж бүхэнд дэвчээрийн гал бадраадаг болохоор хүн таныхаа алдах хэрэггүй амжилт хүслийг тэн гүйцээх үргэлжлэл билээ. Би Баянгор аймгийн 3 мулаг сумаас татагт ирсэн. Цэргийн ангийн талаар ер нь нэмэрхүү төсөөлөлтэй байв. Тэгээ ер нь хэр байна? Цэрэг тэрээд ер нь гоё. Өмнө нь бол яг ах нар манай аав мав ер нь аль дээр үед нэг алба хааж ирсэн болохоор нэг тийм хатуу ширүүн нэг тиймэрхүү юм сонсч ирсэн. Тэгээд ер нь нэг тиймэрхүү л байх гэсэн төсөөлөлт ирсэн. Одоо бол шал өөр л байна. Тэгээ аймагаас сумаасаа болохоор хоёулаа нэг үеэлтэйгэн зогөрсөн байгаа болохоор тэгээ ер нь нэг тийм гоё л байх юм да. Түм энчээрээд төрийн талбай мандуулахад хүртэл ямар тийм эрх юм байдаг гэдгийг ойлгож байгаа. За аав ээж болон 3 дүү нэртэй өвөө эмээ хамаатан садаах дүүс хүмүүстэй одоо энэ өдрийн мэндийг хүргье. Хүүн эр цэргийн албаа нэр төртөө хаагаад очино.